Эрхэм үзэгчдийн хорийн ангуулныг айлтгахын Монголын үндэсний одны нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Ярилцлага эхлэхийн өмнө би сүүлийн саруудад миний сэтгэлийг зовоогоод байгаа нэгэн асуудлын тухай нэг товчхон ярих гэсэн. Юу гэвэл миний таньдаг мэддэг хамаатан садан найз нөхдүүдийн баг бүгдийнх нь гэр бүлд хэн нэгэн хүн заавал гадагшаа гарыг гэсэн. Ерөөсөө л эндээс явъя, ямар ч хамаагүй ажил олж хий гэсэн бодолтой хүмүүс бий болоод эхнээсээ яваад эхэллээ. Энд явж байгаа хүмүүсийн дунд 3 сарын солонгосын виз авсан хүмүүс дийлэнх хувийг нь эзэлж байна. Бид одоо ингэж гараад явчих юм уу? 2007 онд стадионы ард талд өдөржин шүнжин ойчролж бараг зодон цохиондоо хүрчээж солонгост гэрээгээр ажиллаж исэн энэ явдал дахиад давтагдах юм уу? Бид ер нь юу бодох ёстой юм? Энэ дээр бодлого байгаа мó? Энэ мэт асуултад хариу авч энэ талаар санал бодлыг нь сонсохоор би өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш цахим мөртэй холбооны гишүүн Дамдингийн Сэр Дармыг урьсан юм аа. Сайн байна уу? Тэгэхээр одоо энийг бид нэр ингээл цагаачлал, дөрвөлт, шилжин, суурьшилт юу ч гэж нэрлэж болно. А дэлхийн нийт энийг ганцхан үгээр л миграц гэд нэрлэчихэд байгаа. Миграц гэдэг юм ер нь яаж гарч ирдэг юм? Ер нь бол хүний эрхийн хамгийн том одоо нэг шалгуур нь болохоор хүн өөрийнхөө оршин байгаа газар сонгох хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энэ бол хүний эрхийн том хүндэтгэл, хүний эрхийн том мэрэгжилтийн бас нэг шалгуур нь болж байгаа. Тэгэхээр энэ миграц ямар түвшинд байна вэ? Бид нэр тэр миграцийн ямар хэлбэрээр манай одоо хүн амын ихэнх хэсэг нь ямар хэлбэрт байна вэ гэдг нь айгүй чухал зүйл юм л да. Ер нь монголчуудыг нүүдэлчнтэй миграцийг холбож болохгүй. Монголчууд ер нь бол 90-ад оноос хойш хамгийн их шилжилт хөдөлгөөнд оролцсон, өртсөн тийм хүмүүс байгаа. Жишээлбэл одоо баг энэ судалгаа бол шинжлэх ухааны технологийн сургуулийн одоо хүмүүнлэгийн тэнхимдэр тулгуурлагдаж баг 10-аад жил шахам эрдэм шинжилгээний хурлын хэмжээнд хийгдлээ. Одоо яг тэрийг судалгааны институт болгоод одоо яг аваад явж байгаа зүйлүүд одоохонд харахад алга зөвхөн эрдэм шинжилгээний хурлын хэмжээнд л байгаад байгаа нь жоохон тийм одоо идэвхжүүлэх хэрэгтэй нэг илрэл болчиход байгаа юм л да. Энэ наа чи нэг үг байна. Ерөөсөө монголчууд чинь нүүдэлчин ард түмэн юм чинь ерөөсөө л нүүдэлчин хүмүүс л дээ хаан ч очиод л дасчилдаг. Тэгээд ингээд нэг ийм л юм яриад яваад байдаг байхгүй. Тэгэхээр яагаад нүүдэлчний соёл иргэншил буюу бидний тэр нүүдэлчин амьдралын юм энэ миграцтай огт холбоогүй юу? Огт холбоогүй. Нүүдлийн иргэншил гэдэг бол ерөөсөө байгаль тэнд нүгэ явцсан ч гэсэн дараа нь хэзээ нэгэн цагт ирнэ штэ. Тэрийг хамтгалж хамгаалаад үлдэнэ гэсэн. Энэ миграц гэдэг бол ерөөсөө орчин үеийн хүний одоо хүний эрхийн нэг асуудал гэж бид түрүүнсэн те нийгмийн хэлбэр болсон байгаа байхгүй. Одоо энэ миграцийн асуудал шил дайнаас болоод дөрвөн нүүх хөдөлгөөн гэдэг Европыг бүр тэр чигт нь одоо царцааны нүүдэл шиг идчихлээ гэж хэлдэг те. Гэтэл Монгол дотоодын шилжилт хөдөлгөөн гэж одоо хүн амын 3/2 нь дотоодын шилжилт хөдөлгөөнд өртөцсөн гэж байгаа байхгүй. Одоо хөдөө орон нутгаас хот руу, хотоос гадагшаага хэмтүүдэр те. За тэгээд энэ шилжилт хөдөлгөөн бараг 25 жилийн турш үргэлжлэлээ. Яг үргэлжлээд одоо бараг гадаадх монголчуудын диаспора буюу тийм одоо бүлэг институтууд бий боллоо. Америк нэгдсэн улсад одоо цагаа дөрвөж очсон биш одоо миграцаар шилжин суурьшсан монголчууд одоо эмээ өвөө болж штэ. Өөрийнхөө одоо өөр очноор одоо үргэлжлээд ингээд энд бий болж байна. Америкийн монголчууд гэдэг нэр томьёо бий болж байна. Британий монголчууд гэдэг нэр томьёо бий болж байна. За солонгосын, чехийн гэдэг энэ бол ерөөсөө Монголын нийгмийн эдийн засаг төрийн бодлоготой холбоотой зүйл байна. Яг ингэж ярьсны чинь дараагаар та бүхэн яриаг үзэж байгаа хүмүүс үгүй энэ дэлхийн юм болцсон. Тэр дунд монголч орцсон. Тэг юундаа нэг сэтгэл зовоод л нэг энийг асуудал болгоод яриад байгаа гэж бодож байгаа хүн байгаа шүү дээ. Гэхдээ тийм. Гэхдээ энэ болохоор ялангуяа одоо жишээлбэл энэ глобалчлал гэдэг зүйл маань нэг бас хортой зүйл нь юу вэ гэхээр тэр нөгөө даяарчлал гэж яриад байгаа зүйл маань дангааршилд айгүй том харшилтай байдаг л та. Жишээлбэл энд би монгол хүн гэдэг утгаараа тий мөн монгол хэл боловсрал соёл зан заншлыг авах гэдэг утгаараа жишээлбэл тэнд ингээд одоо жишээлбэл манай цахим мөртэй холбооны хүрээний дотор жишээлбэл өөрөө өөрсдийнхөө хэмжээндээ хийж байгаа тэр хэмжээндээ хийж байгаа одоо нэг тийм диаспора болж төлөөлөл болж чадах тийм залуучууд хийж байгаа байхгүй. Гэхдээ тэр маань нэг тийм тэр шинээр үргэлж ирж байгаа тэр асуудал тулгуурлаад байгаа тэр давалгаануудыг тэр хүмүүс тэр жижиг институт ганцаараа дийлж чадахгүй байгаа юм л да. Тэр хамгийн том асуудал байна. За тийм. Тэгвэл ерөөсөө одоо өнөөдөр
өндөр боловсралтай нарийн мэрэгчлэлтэй хүмүүс 3 сарын хугацаанд тэр Солонгосын хаан чултгай ажиллаад 7-8 10 метр квадрат талбайтай өрөөнд давхардаж унтаад чултгай ирэх тухай яваад байна шүү дээ. За энэ дэр тэгвэл тэр жижиг институт төрийн бус байгууллагууд гэж байгаа. Тэнд ажиллаж байгаа нэг жоохон хүмүүс чадахгүй юм чинь энэ тэгвэл юуны буруу? Энэ хүний эрхийг хүний нөгөө нэг чөлөөтэй амьдрах эрхээ сонгоо амьдрч байгаа эрх гэж бол ганцхан тайлбарж болохгүй байна. Тийм байх л та. Гэхдээ жишээлбэл одоо манад та бид хоёр нэг хамтраад бас нэг 2011 онд Солонгос Job Fair гэж хийгээд Солонгост байгаа монголчуудаа Монголд ирж ажиллаач гэдэг нэг том төсөл хэрэгжүүлж ирсэн шүү дээ. Энэ бол юу вэ гэхээр 2011 он гэдэг бол Монгол орны хувьд бол том мега төслүүд хэрэгжих шатандаа орцсон хөрөнгө оруулалтууд одоо багширцсан байсан үе байгаа шүү дээ. Энэ бол дөнгөж одоо нэг 5-6 жилийн өмнөх одоо үйл явдал те. Гэтэл 5-6 жилийн дотор алга уруулахын одоо хооронд л буцаад бид нар 2007 он 2000 он 96 он руу орж байгаа байхгүй. Энэ юу вэ гэхээр энэ нийгмийн өнөөдрийн давалгааг хамгийн их нөлөөлдөг нь болохоор хүн амын амжиргааны байдал, хүн амын амжиргааны байдлаас гарч ирж байгаа шилжилт хөдөлгөөнүүд л байх юм л та. Тэрийг судалж явах ёстой байна. Жишээлбэл одоо ямарваа нэгэн том мега төсөл хэрэгжихдээ эдийн засгийн үр өгөөж нь ямар вэ? Хүн амд хэр зэрэг одоо нөлөөлөх вэ гэдэг талаас нь авч үзээд мөн хэрвээ хэрэгжихэд ямар нэгэн сөрөг зүйл байна уу гэдгийг авч хэрэгжүүлээд хийх хэрэгтэй байна. Байгаль орчин, эдийн засгийн үр өртөг эднээс гадна тэр манай хүн амын давхар ажилтнанд яаж нөлөөлж байна? Шилжилт хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байна гэдгийг авч үзэх хэрэгтэй болов. Тэгвэл наа чин тайлбар гараад ирлээ л дээ. Энэ 5 жилийн дотор явсан том төсөл алга. Тийм ойлгомжтой. Тэгээд ерөөсөө өнөөдөр бол Солонгос бол одоо монголчуудын хувьд бол одоо яг гадагшаа нэвтрэх цонх болсон байгаа байхгүй. Гадагшаа нэвтрэх цонх болсон. Эрүүл мэндийн, боловсролын, соёлын, ахуйн, хөдөлмөрийн ингээд бүх цагаачлалын одоо миграцийн шилжилт хөдөлгөөний илрэл Солонгост явж байна. Солонгос руу монголчууд тэмүүлж байна. Солонгосоор дамжаад нисээд гадагшаа гарч байна тий. За Солонгосын ахуйн хэрэглээ, за мөн шүдөө үзүүлэхдээ эрүүл мэндийн үйлчлэг авахдаа, боловсролын үйлчлэг авахдаа хүртэл Солонгос руу нэгсэндээ гадагшаа гарц болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр дотор чинь нэг хэсэг нийгмийн одоо нэг тийм одоо дунд болно, доод давхрааныхан чинь бас одоо нөгөө нэг нохоо хамартаа өрхөөр усч гэдэг шиг бидний амжиргаанд хамгийн доктортой амжиргаа бий болгох, доктортой орлогыг бий болгох арал маань өөрөө бас Солонгос болчиход байгаа байхгүй. Тэр нийгмийн гадуурхал байхгүй. Ажил төвөггүй болдно. За тэгээд Солонгосын дотоодын иммиграшны тэр хууль нь хатууч гисэн монголчуудад арай ээлтэй байдаг. Бидний зүс царай эднээс ахуулаад тэнд бас монголчуудын тэр нөө диаспора буюу давхар ажилт маань нэлээд олон одоо жилийн туршид бий болсон. Монголдо байгаа юм шиг одоо Солонгост амьдарч болохоор тийм давхар ажил бий болсон. Таны энэ яриа тийшээ явъя гэж бодож байгаа хүмүүсийн бодлыг улам баттгах юм биш үү? Үгүй яагаад гэвэл өнөөдөр одоо хамгийн бодиттой гашуун үнэн тэр биш. Би одоо саяхан ингээд одоо аглаг одоо зэлүүд газар байж болох гэж хагийн арнуур ч юм уу тэр хөдөө ингээд тэрээр явах тэнд бол самарчдын отог маш их олноор гарсан байна. Одоо 8 настай болчроос ахуулаад 80 настай хөгсчүүл хүртэл бүгд самранд гарсан байна. Энэ чи ерөөсөө хүн амжиргааныхаа одоо өртгийг амжиргааныхаа наацах хэрэгцээг хангахын тулд өнөөдөр бид нэр байж болох бүх юмыг хийж байгаа байхгүй. Одоо монголчуудын нэг сэтгэлгээ нэг тийм байт юм л да. Ард одоо төр засгаасаа намайг сайхан амьдруулад өгөөч гэдэг тийм шаардлага, тэмцэл, хөдөлгөөн, бослогыг хэрэгжүүлэхээс өмнө өөртөө яаж хурдан амьдрах вэ гэдэг нэг тийм одоо тийм нэг үндэсний нэг ухамсартай. Өнөөдөр яаж амжиргаагаа босгох вэ? Нэг талаар сонсохоор өрөвдмөр ч юм шиг, нэг талаар бахархмаар зүйл л дээ. Одоо надад ажил олдохгүй байна. Ажил олоод үг гэж төр засгийг шантаажлж байгаа ямар нэгэн тийм хөдөлгөөн улс төрийн хүч шийдвэр бол байхгүйгац тээ. Тэгсэн дөрөв байраа зараад Солонгос. Тэгсэн дөрөв байраа зараад Солонгосоор тэгсэн бол хангаа дэлхийнхаа хишгийг хүртээ гэдэг утгаараа л явж байгаа. Тэг ингээ бодоод үзэхлээр яг энэ бол шилжилт хөдөлгөөний бас нэг хамгийн том шалгуур болчиход байгаа байхгүй. Үгүй за тийм Солонгос руу тэгж байна. Хэдэн одоо би мэдэхгүй одоо тэнд арайч 100 мянга төрөөг байх. Хэдэн 10 мянган хүн тэгээд яваад одоо ер нь маш хурдцтай явж байна. Энийг бид нар мэдээд гэр бүл дотор болгонд нэг хүн тийм байгаад байж байгаа мөртлөөсөө бид нар энийг тийм асуудал болгож ярихгүй л байгаад байна. За Солонгосууд энийг мэдж байгаа. Маш сайн мэдж байгаа. Би одоо яг энэ
Энэ бол миний судалгааны сэдв биш л дээ. Яг миграцийн асуудал. Гэхдээ манай сургууль одоо яг бид намын даалгавар гэдэг шиг миграцийн тийм институт болёо. За солонгос дахь миграцийн тухай, солонгос дахь одоо монголчуудын давхар ажилтан доторх гэр бүлийн асуудлууд ямар байдгүй те. За эдийн засгийн орлого ямар байдгүй, боловсрол ямар байдгүй гэх мэт манайхаас 2 3 багш нар судалгаа сайн хийсэн байдаг. Яг ингээд одоо 2004 оноос хойш 2016 оны ингээд судалгаануудыг бол одоо солонгосын иммиграшн бол одоо нас шүд одоо өс зүстэй гэдэг шиг өстө бүгд ингэ маш сайн тооцоол байдаг. Тэр бол бүтэн судалгааны одоо материал болохоор энэ хурал очиод үлдчихээд намайг бол олохгүй дээ гэж бодно гэдэг бол тийм бол байхгүй. Тэгэхээр хаана ажиллаж байгаа, ямар байгаа, тэнд хичнээн одоо хууль бус одоо хөдөлмөрийн цагаачд байгаа тий хичнээн үйлдвэрлэлийн дадлагчид нар эдэр байгаа эдэргээ бүгднийг тооцоолсон байдаг. Энэ бол за тэр бол энэ хүн ирээд ямар ч үсэн ингээд заа нэг 3 сарда багтаад гарах нь үгүй юу гэд харж байна да тэд нар. Бид нар тэрийг мэдэхгүй юм шиг авих явдаг байхгүй. Зүгээр нэг наад захын одоо ингээд мартагдсан л да. Их нийтдээ жишээ юм л да. 2004 онд бараг хаан банкнаас бусад Монголын бүх банк солонгост төлөөлөгчийн салбараа нийцсэн. Одоо Монгол таавнаар дөрвөн бүх банк байдаг байсан шүү дээ. 3 давхраас нь давхуулаад 10 давхар хүртэл тэр Монгол таавны байшин дотор тэр яг тэрний үе Жусокугийн намрын ургацын баяраар нэг л өдөр иммиграшн орж ирээд бүх СЭП-үүдийн лацтаад мөнгөний зарцаасан. Хэдэн 100 сая доллар байсан. Хүмүүс ч одоо ургацын баяраар ганц амардаг бүх мөнгөө Монгол руу гуйвуулдаг. Хамгийн шимтгэл багтаагаа гуйвуулах нь болохоор юу Монгол банкаар дамжуулах гуйвуулах байсан. Бүх юмуд. Тэгэхдээ хоёр орны харилцаа одоо хамтын ажиллагаа маш сайхан уур амьсгалтай байсан болохоор хийг дохио өгвөл 2 3 хоногийн дараа тэр мөнгөний одоо буцаад одоо гүлгэнд нь буцаад өгсөн байдаг л да. Мөнгөний зарцаачаад. Энэ чи юу вэ гэхээр тухайн улс орон дотоодынхоо өөрийнхөө одоо шилжилт хөдөлгөөнийг маш сайн хяндаг чадвар байхгүй. Тэрнээс 2 жилийн өмнө бас нөгөө нэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсүүдийг бас тэгж одоо баримтчилгаа явагдсан байдаг. Энэ чинь зүгээр бид нар эдгээр мэдэхгүй байна гэж бид нар хийгээд байгаа улгаа хийгээд байгаа юм шиг те. Ийм хуулиус үйл ажиллагаа хийгээд байх тусмал тэд нар улмал мэдээд байдаг байхгүй. За энэ бол шүү дээ. Тим том хөдөлмөрийн зах зээлийг бий болгоод гаднаас ажиллах хүчийг бодлоготойгоор авчираад ингэж байгаа улс гүрэн тэр болгоныг мэдээд ингэ сууж байна. Ингээд манайд за танах бол нэг жижигхэн эрдэм шинжилгээний баг хурлын хэмжээнд хийж байгаа энэ миграц энэ монголчууд хаашаа явж гин ер нь цаашдаа яах юм бидний монголчууд чи хэдэн эндээ үлдэх юм энэ бүх юм өнөөдрийн нөхцөл байдалтай яаж уялдах юм гэдгийг ингээд нэг зүгээр хэвлэлийн баг хурлын хэмжээнд хийж байна. Яагаад бид нар таны хийснээр 20 хэдэн жил ингээд наашаа цаашаа явж ин гिचээд одоо зүгээр албан бус тоогоор бол 200 мянга гарцсан гэдэг байгаа шүү дээ. За 250 мянга ч гэдэг. Гэхдээ тэнд одоо төрсөн одоо тэнд боловсрол эзэмшиж байгаа шинэ иргэдүүдээ бид нар бас яг тодорхой тоолж чадаагүй болох. Албан бус тоогоор гэдэг юмыг яриад бид нар өөрсдийнхөө Монгол иргэдийн тухай ингэж л бүр нэгж байсангүй юу энэ хоронд. Ер нь бол 2009 онд яг манаас тэр бидний зохион байгуулж байгаа хуралтай хамтраад ерөнхийдөө баяр энэ ажлын албаны дэргэд нөгөө гадаад монголчуудаа одоо харилцах хамтын ажиллагааг нэг урт нэртэй комисс байгуулагдсан. Тэр бол монголчуудын хувьд хамгийн анхны алхам. Бүх ерөнхий сайдууд тэрнээс хойш яг тэр ажлын албаа бол үргэлжлүүлж явсаар байсан. Тэр бол жижигхэн бас институтийн хүрээндэл байсан. Гадаад явдлын яамны дэргэд бас нэг тодорхой хэмжээний тоо баримт одоо зөвхөн дата цуглуулдаг мэдээлэл солилцдог тийм зүйл байсан. Ер нь бол одоо ингэж бодоод үзэхэд жишээлбэл тэнд байсан гэдэг одоо бол байхгүй юм. Одоо байгаа л байх л да. Гэхдээ яг тодорхой хэмжээгээр яг одоо ийм баримт байна. Энийг цаашаа ингэж үргэлжлүүлээ. Судалгааны түвшинд аваад тэрийг бодлого болгоод ямар нэгэн журам болгоод гаргацсан зүйл одоогор хаалгал байна л да. Харин ерөнхийлөгчийн одоо маш гоё санаачлал байгаа ш. Монголчууд олоолаа болёо. Хөх гэргээ гэдэг одоо манай сахин мөртөөнийхэн бас нэг тэр гаргаж ирсэн хөх гэргээ хүмүүсүүдэд ийм одоо юу олгоё. Одоо амьдрах хэрэг олгоё. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад хамгийн өндөр одоо зэрэглэлийн виз гэдэг бол H1B гэдэг виз байдаг. Энэ визээр нийт виз тэр авсан хүмүүс нь 42% энэ тэхэгчүүд байт юм бэл. Одоо тэр нөгөө нэг захирын хүндийг л бүгднийг одоо ажилуулдаг хүмүүс гэдэг шиг. Тэгэхээр бид нар тийм чадварлаг хүмүүсүүд бол одоо зөвхөн гадаадд байгаа монголчуудаас гадна Монгол тулгатан гэж ярьдаг те. Өвөр Монгол халимыг бурайд за тэгээд энэ нөгөө үсэрсэн цус
тасарсан мах гэж байгаа тэр хүмүүсүүд бас нэгтгэх тийм бодлогод байх хэрэгтэй. Энэ санаачлахын төвшөнд биш бүр маш хүчтэй эсэргүүцэлтэй тулаад байдаг шүү дээ. Харин одоо яг эсэргүүцхийн хэмжээнд бас эсэргүүцэж магадгүй. Юугаар эсэргүүцэж байгаагаа мэдэхгүй бас одоо эсэргүүцэл тавьж байгаа гэж магадгүй. Яагаад вэ гэвэл судалгаа ерөөсөө хийгддэггүй байхгүй. Судалгаа хийгдсэн бол эрсдлийн тодорхойлсон байх ёстой. Очирч болох эрсдлүүдээ мэдчих ёстой. Тэрийг хаалтуудаа бас тодорхойлсон байх ёстой. Энийн хүрээнд л тэр бодлого гэдэг юм маань хэрэгжиж, тэр бодлого дээр тулгуурсан хууль эрх зүйн гарч ирэх болов гэж байна. Санаачлахуд бол ерөөсөө одоо ингэж маш олон санаачлал төрийн бас байгууллагаас ч тэр одоо ингээл улс төрийн институтуудаас ч тэр ингээл гарч ирэл байгаа шүү дээ. Гэтэл тэнд дотор судалгаа байхгүй байгаа нь харамсалтай. Үгүй судалгаа байгаа ер нь салбар байгаа мó? Ер нь судалгаа асууж магадгүй. Байгаа л да. Жишээлбэл одоо яг тэр нэг урт нэртэй зөвлөл гэж байгаа тэр дэрэгтэй хамтраад германчууд бол ер нь юмыг бол маш сайн судалдаг хүмүүс шүү дээ. За. Германчууд та дэмжлэгтэйгээр за зөгийн үр гээд маш том төсөл хэрэгжсэн. Зөгийн үрийн гол зорилго нь юу вэ гэхээр Германы тэр даад болон бусад Германы санхүүжил дээр тэтгэлгээр суралцсан хүмүүсүүдэд Германд байлгаад байхгүйгээр тэр газар нь институт болгож илгээдэг тийм маш тогтсон соёлтой. Өнөөдөр манад одоо Монголд бол герман хэлээр ярьдаг Монгол иргэдийн тоогоор бол монголчууд бол толгой зогтөг маш том одоо боловсон хүчин бэлтгэгдсэн. Тэр хүмүүсүүдээ одоо цаанаас бас алсын бодлого байдаг л байх л да. Аль болохоор нийгмийн шийдвэр гаргах хэмжээнд оруулах гэсэн гэдэг тийм одоо үйл ажиллагаагаар бас явуулж болно. Тэрийг нөгөө нэг circulation гэж ярьдаг одоо өөрөөр хэлбэл гадагшаага явцсан одоо уурах тархиудаа дотгошоо шингээх тийм одоо процесс үүдэг. Тэрийг гаднаас нь дэмжиж байхад дотор нь тэрийг хүлээж аваад хэрэгжүүлэх тийм институт байхгүй нь харамсалтай байдаг юм л да. Тэр бол жоохон манай бас нэг юм хяналттай нэг тийм дүр зураг болж байгаа. Нэлээд олон одоо яг би цэжэр хэлж чадахгүй нэлээд хэмжээний төсөв одоо хөрөнгө төсөвлөгдсөн тийм айгүй ач холбогдолтой төсөл байсан. Бас тэгээд одоо яг гадаадх монголчуудын тухай дата баазтай болъё гэдэг их олон жил ярьж байна. Одоо жишээлбэл Google-д яг Монгол хэдэн хүн ажиллаж байна гэл тэ. Одоо жишээлбэл бид нар Батулгаар төсөөлж байгаа тэ. За юунд Microsoft гэхэд за өнөөдөр Microsoft-д ажилладаг нэг инженер залуу, ахлах инженер залуу сая амралтаараа нэг 20 тоног л чимээг үйж байгаа л явчлаа. Бид нар зүгээр нэг уулзаад жижигхэн лекц бас нэг явсан хүнээс үг сонсъё гэдэг те. Бас нэг яг нэг 38 монгол хүн ажиллаж байна гэж байгаа шүү дээ. Тэндүү. Тийм бүр супервайзер болсон хүмүүс ч байна. Тэр хүмүүсүүд маань чимээгүй ирээд нэг оюуны ядаргаагаа тайлаад амраад те монгол ахуугаа нэг харчаад яг усны шууж яваад өгч байгаа байхгүй. Зарим тохиолдолд одоо агсан тавих гэдэг нь хаашаа юм те. Гэхдээ тэднэрт яг тэдний чинь ирэхт нь хүлээж аваад одоо жинхэнэ японочдын нэг Z гэдэг нэг менежментийн хөтөлбөр гэдэг шиг бүр нэг шим сүлтийн сайн сороод гэдэг шиг хэрэгтэй юм мэдж аваад тэд нар хүнд нууж өгөхгүй гэх байхгүй. Харин ч бүр намайг ингэж гоё хүлээж авлаа гэж хандсан шүү дээ. Тэдний буруу шүү байхгүй. Тэдний чинь мэдхгүй байгаа юм чинь тэгтээ би өөрөө чинь агсан тавина гэдэг шиг бас нэг тийм заримдаа ч бас нэг гомдмор ч юм уу нэг юм байгаад байна л да. Яг үнийг хэлэхэд усны шууч шиг байна. Гадаадад ямар ажил хийж байгааг нь ойлгохдохгүй. Тэр монголчууд чинь нэрлэх хүмүүс шүү дээ. Нэг тийм өөрсдөө одоо муу мухаа явж гэнэ гэдгийг хэлэх сонирхолгүй. Нэг л гоё машины дэргэд яг өөрийнх нь ч юм уу нэг л гоё оффист суугаад зураг авахуулаад фэйсбүүк дээр яагаад байдаг. Энэ нэг талаараа өөрсдөө сайн сайхан явж байгааг харуулах гэдэг нэг хүний хүсэл эрмэлзэл байж болно. Харамсалтай нь яг юу оруулж гин яаж энд оролцож гин гэхлээр одоо хэдхэн хоногийн дараа энэ гадаадд байгаа монголчуудын төрөмс байгууллагын чуулган болох нь л дээ. Би тэрний ганц хоёр хүмүүстэй бас таныг ярилцлах дурхасаа өмнө зэрэгцээд хэд ярихад бол тэд нар бол тэр сонгуульд оролцоогүй асуудлаа их тодтогж ярьж байна. Харамсалтай нь тэдний юу ч мэдэхгүй одоо тэднийг тэгж зурган дээр сайхан гарчаал тэнд ингээл амьдрал болоод байгааг нь харчаад бүх юма зараад ингээл хардлогоо аваад явж байгаа хүмүүст сургамж болох юм яригдахгүй байна. Хэцүү хүнд амьдралын тухай ярихгүй байна. Тэгэл Монголын хөгжлийн тухай шүүмжлэл бичээд байна. Гэвэл та санд нийлэх үү? Эдгээр бол зарим талаар санал нэгдэнэ. Диаспора гэж одоо тэрийг орчуулахлаар одоо юу давхрааж л гэх юм уу? Тэр нэг хэсэг бүрдсэн байгаа газар тэнд Монголоос хүн очиход хүлээгээд авчдаг, хүлээж авдаг, ажилдаа болгочдөг, хөлийн дөрөөнд орох, хөлийн дөрөөнд нь хүрэгчдэг.
тийм институт байх хэрэгтэй гэдэг байхгүй. Жишээл Швед дэх монголчуудын холбоо, за Америк дэх монголчуудын холбоо, Британи дэх монголчуудын холбоо, Солонгос дэх одоо монголчуудын холбоо ч юм уу, Монгол оюутны холбоо энэ төр гэл бүгд холбоотой. Энэ холбоо яг шинэ иргэстэй хүлээж авдаг. Тэд нэрийг тодорхой хэмжээгээр танилцуулдаг, нөхцөл байдлуудаа хэлдэг. Өнөөдөр бид нэр гадагшаа тас харанхуугаар явж байгаа тийм орчин ализен байхгүй болчих. Интернетээр мэдээлэл авч байна. Ах トゥ хамаатан садангууд нь байж байна. Тэн дээрээ тулгуурлал тэр эрсдэлүүлээгэл юмаа зараал за очиход цалинтай ажил бэлэн байгаа байх тий ингэж байгаа байх гэдэг утгаараа явж байгаа. 97-8 оны үед бол ерөөсө тас харанхуугаар явж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэнд бол ализен диаспоронууд бий болсон. Энэ чуулганаас одоо бид одоо энэ төр засаг юу хүсэж байгаа вэ? Юу сонсох вэ гэхэл энэ хүмүүсүүдийн үгийг сайн сонсоосоо гэж бодож байна. Жишээлбэл би одоо Саруул Эрдэнэ гэдэг одоо захин мөртөч залуу тэр бол одоо яг нэг шинэ үсгийн багшгийн кино шиг л одоо яг өөрийнхөө санаачлагаар тэнд байгаа одоо зүгээр аргал гэдэг үгний учрыг ч ойлгохгүй байгаа хүмүүст л одоо яг Монгол соёл зан заншил заагаад байгаа байхгүй. Тэр бол хувь хүний санаачлага. Хэсэг хугацааны дараа шантрын шүү дээ. Гэтэл тэнд тусгай институт байх хэрэгтэй. Ганц одоо хүн сэтгэлийн зорилгоор хин хаашаа явж байгааг бүрдэхийг улс тэнд болцсон хойно институт байгуулах уу? Зүгээр одоо дахиад хоёулаа нэг томоор тэнд очиод монголчууд яаж амьдрах вэ? За тэгэл нэг аргаа болох бах та гэж бодоод хайчи гэж бодъё. Одоо эндээс чинь хүүхдийн сургууль эхний одоо наадмын өмнөхий явсан улсууд тэнд очиж нэг ажил хийсэн болоод одоо сурагч хичээлийн шинжилгээ сургалтын төлбөрийг явуулж ийн л да би тэрийг нүдэрээ харж байна. Ингээд үргэлжлэх үү хин тэгээд ингээд явж ийн гэдэг бид нар бүртгэж байгаа сонсож байгаа. Тэгээ эн чинь нөө бие холдуу сэтгэл холдно. Тийм. Тэгээ хэдэн сарын дараа яах вэ? Авгаа хэдэн сар одоо эн чинь ингээд гэр бүлийн төлөвлөлтөөс аваад одоо сая би хэлсэн чинь гэр бүлийн асуудлын судалгаа энэ төр гэлтэй. Тэр судалгаануудыг хийж явах хэрэгтэй. Тэгээд аль болохоор тэр нэг буцаад бид нэр одоо 5 жилийн өмнө хийдэг шиг job fair гэдгүүдийг бий болгох хэрэгтэй. Одоо тэр Жавхагийн саяхан Microsoft ажиллаж байсан залуутай бид нар ингээд уулзалтаа дээрхэд тэр өөрөө тэгж ярьж байгаа. Сэтэлд монголчууд нэлээд олон байдаг. Тэд нэр 10 жилийн өмнө зүгээр юм будаг хийдэг яг хоолны газар ажилладаг байсан бол өнөөдөр тэд нэр будаг хийдэг компанийг ажилуулдаг болсон байна. Тийм дэвшлүүд бол гарч ирж байгаа. Тэд нар чинь тэгтээ мэдээж одоо Солонгост байгаа монголчууд бол за бараг нэг 70% ч юм уу 60% нь буцаж ирнэ. Гэхдээ хэрвээ энэ дотор эдээшгүй бол дахиад өөрийнхөө олсон их усрээр Америк руу гарна шүү дээ. Америкт байгаа монголчууд бол ер нь бараг ирэхгүй. Тэнд Америкийн монголчууд гэдэг нэг тийм одоо юуг бий болгоод диаспорог бий болгоод үлдэх байх. Европ дахь монголчууд байна. Европ дахь монголчууд хамгийн залуучдсан боловсролын чиглэлээр Монголыг хүлээж авдаг хамгийн том одоо бүс нутг нь Европ болчихлоо шүү дээ. Зарим тохиолдолд монголчуудад зориулсан сургуулиуд хүртэл байгуулагдсан байна гэж байна. Солонгост бол тэр бол бүр тийм. Солонгост бол монголчуудад зориулсан их сургуулийн дэргэдэх тийм бүр фотоклекцтэй тийм одоо юу байна? Салбарууд хүртэл байна. Чи ерөөсөө юу вэ гэхээр цагаачлал миграц гэж дотор чин энэ миграц чи олон төрөл болоод байгааг нэг илрэл юм л да. Өөр нэг төрөл нь болохоор одоо за яг манай зарим судлаач надтай санал нэгддэг юм л да. Имлэгийн цагаачлал гэж би хэлэхлээр маш олон судлаач эсэргүүцээд өгдөө. Имлэгийн цагаачлал энэ чинь имлэгийн аялал жуулчлал байхгүй гэдэг байхгүй. Аялал жуулчлал цагаачлал хоёр ч өөр штэ. Одоо миграц хоёр ч өөр. Манайхан маш олноор үйлчлэгээ авч чадахгүй тий амьдрч чадах одоо амьдрах наазах хэрэгцээг нь авч чадах өгөхгүй байгаа болохоор боловсрол авч чадахгүй байгаа болохоор эрүүл мэндийн үйлчлэгээ авч чадахгүй болохоор тийш яваад байгаа байхгүй. Мөнгө төгрөг нь одоо ихцэнтэй биш штэ. Ихцэн хүмүүс ч байгаа л та. Эргэлзэхгүй тулд тийм ээ эрүүл мэндийнхэн талаарх баттай найдвартай имийг шууд авахын тулд л ингэж байна. Одоо жишээлбэл Солонгост суралцж байгаа монгол оюутнууд одоо нэг төрлийн одоо арбайт хувь цагийн ажлыг маш сайн хийж байна. Одоо том эмнэлгүүдэд юутай орчуулагч эмнэлгийн орчуулгууд гэдэг. Тэгээ тэнд бол ерөөсөө маш олон хүмүүс нийгмийн дээд давхрааны би тэр нэг одоо энэ судалгаа нэлээд одоо 2 жилийн өмнөх судалгаа л да. Хамгийн Янсегийн эмнэлэгт хамгийн олон үзүүлсэн гадаад хүний тоогоор Монгол 2 дугаарт орж шүү дээ. Янсе гэдэг одоо Солонгосын хамгийн том өндөр үнэтэй өртөгтэй эмнэлэгт нэгдүгürt нь Америк нэгдсэн улс орж байна. Хятадын өмнө орж байгаа байхгүй 2 жилийн өмнө. Одоо гэтэл зүгээр дунд зэргийн одоо дүүргийн хэмжээний хотын хэмжээний эмнэлгүүдэд бол
маш олон монголчууд үзүүлж байгаа шүү. Тэгэхээр энэ юу хэлээд байна? Одоо энд бид нар гадны хөрөнгө оруулалттай үнэхээр олон улсын хэмжээнд баталгаажсан интернет эмнэлгийн тухай ярьж байна, тийм ээ? Зөндөл эмнэлгүүд одоо ингээд яаж ийн гэж яриад хаад болохгүй байгаа нь энэ юунд байгаад байна? Ерөөсөл энэ миграц доторх судалгаа гэхэд үзэхлээр манай нийгмийн бүтцийн ямар хэсэг нь одоо гажууд байдалтай байгаа нь. Бид нар бүгдөө л ингээд одоо шууд л хэлдэг шүү дээ. Боловсрол байна, эмнэлэг байна гэлдэг тий. Яг юу нь оншилгоо тий. Эсвэл эмчилгээ. Яг аль нь боловсрол гэхэлэр дээд боловсрол. Жишээлбэл одоо баг дунд боловсрол эзэмшиж байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Гадагшаа одоо цөөхнөлтөө тий. Орлогын түвшингээс шалтгаалаад. Тэр яг боловсрол аль хэсэг нь гажууд байна. Гажаад байна тий. Тэр л харагдаж байгаа байхгүй. Одоо бид нар яг одоо энэ байгаа асуудлыг ингэж ярих нь нэг л хэсэг юм. Гэхдээ энэ дэр бодлогоо яахын энэ одоо миграцийн бодлогоо зөв явуулсан улс орнуудын жишээг бид нар ч одоо нэг л жишээ яриад авах гал үздэг шүү дээ. Одоо тийм жишээ байна уу? Энэ манайх шиг цөөн хүн амтай. Тэгсэн мөртлөө ингээд хятадын өмнө ороод эрүүл мэндэ тэгэхээр мөнгөгүй гэж хэлхий ирэхгүй болчих гээд байгаа байхгүй. Ер нь бол аливаа улс орнууд өөрийнхөө тэр миграц буюу шилжилт хөдөлгөөнүүдийг хянаж явах хэрэгтэй. Тэр дотор ч нь л нийгмийн бүх одоо мэдэхгүй байгаа асуудлууд ч юм уу те урхагтай байгаа асуудлууд илэрч идэг болохоор те. Тэгэхээр жишээлбэл одоо бид нэр одоо гадаад орны дуршлаг гэдээ хараад үзэхлээр дуршлагаас илүү бид нэр тэр миграцийн бодлого дээр алдсан зүйлээ засгаж их бодлого хэрэгжүүлдэг байхгүй. Жишээлбэл одоо Солонгос одоо 1950-ад оны үед дайны дараагаас болоод маш олон хүүхдүүдээ гадагшаа худалдсан шүү дээ. Нэгээс одоо 8 насны бараг хэдэн сая хүүхдүүд одоо гадагшаа зүгээр одоо юу өрчлүүлж ийн гэдэг нэрээр л худалдсан байгаа шүү дээ. Одоо тэд нар ч хүний одоо бас ингээд одоо бараг одоо 50 жил 60 жил болчихлоо ингээд хүний 2 3 үе болоод ач зээнэр нь ирж байгаа тэднэртээс уучлал гуйгаад тэднэрт тусгаад зориулаад Солонгосын соёл боловсрол одоо юуг заадаг, солонгос хэлийг заадаг маш том институт байдаг. Боловсролын яамны дэргэдэн. Тэдний бол зөвхөн тэтгэлгээр ирнэ. Тэтгэлгээр ирнэ. Энэ бол нэгсэндээ ээж аав эмээ өвгийнх нь өмнө уучлал гуйж байгаа байхгүй. Ийм л зүйлд орчихгүй байхаасаа л гэдэг хүрээнд энэ одоо нэг дөнгөж хүний 1 2 дугаар үе дээр байж байгаа дээр нэг зогсоох хэрэгтэй болов гэж байна. Зогсоох гэждээ ер нь зөв алхам хийх хэрэгтэй болов гэж байна. Тэр хүмүүсүүдийг наашаа ирээ гэж дуудахын тулд эдийн засаг маань сайжирсан байх хэрэгтэй. Том мега төслүүд хэрэгжсэн байх хэрэгтэй. Монгол оронд нэг тийм хүн шиг амьдрья гэдэг нөхцөл маань бүрдсэн байх хэрэгтэй байхгүй. Тэрийг бүрдүүлж тэр хүмүүсийг авчирна уу гэхээс биш та нар Монгол улсыг хөгжүүл гэж уриалах бол одоо тийм шүү дээ. Өөрийнхөө хүүхдийнхээ маргаашийн тухай бодсон хүмүүс л явж байгаа тийм. Тасалбар цэцэрлэгийн тасалбарт ойчрлж байгаа яаснаас ярьшиг миний хар ажил хамаа байж би хар ажлаа хийж хүүхд маань айтайхан цэцэрлэгт яв гэж. За энэ бол зөвтгөл юм. Уг нь бол зөвтгөл юм. Тэгвэл заримдаа надад нэг юм гаж бодлоо. Одоо нэгэнтэл ингээд цэцэрлэгт нь айтайхан явуулаад ингээд чадахгүйгээс хойш явъя гэж байгаа хүмүүсийн улс орнуудтай яриад явуулахтаа биш үү? Ганцхан ирчүүдийн эрүүл мэндийн нөгөө малын шүд үздэг шиг цоод эрүүлүүдийг явуулаад байх биш. Гэр бүлээр нь явуулах бодлого одоо нэгэнт чадахгүйгээс хойш хүүхдүүдэд хэдэн зугаар нь худалдлаа гэдэг шиг. Эсвэл тийм бодлого барих юм уу? Энд яг тийм ингээд яг баримтлал ихлээр бас хэцүү л дээ. Яг тэгвэл тэр хүлээн авахч улсных нь ашиг сонирхол байх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл одоо ингээд нөгөө нэг дадлагчч нар гээд одоо явж ихт та бид нэр нөгөө нэг бусаанд очиход чинь дандаа залуучууд байсан шүү дээ. Дандаа маш сайн гагнуур хийж сурсан гэдэг. Би 2 3 оюутнуудаа тэнд таарч ирсэн. Одоо яг бакалаврын дипломтой шүтээс төгссөн залуучууд бид нар ч мэргэжлийн төс хөндлөнгөөр солиод хийн гагнуур хийдэг болсон. Тэд нар хэрвээ энд ирээ тэр мега төсөл оролцсон бол маш өндөр гагнуурчдын юутай зэрэгтэй тийм хүмүүс бэлэн ирэх байхгүй. Харамсалтай зүйл. Тэгээд ер нь бол ингээд улс орнуудын харилцаа л юм л да. Аз олж яг одоо би Солонгос талын зүйл миграцийн асуудлуудыг судалсан болохоор хамгийн ойрхон хамгийн одоо Монголтой хамгийн аятай зөөлөн баримталж бодлого баримталж байгаа улс маань Аз улс Солонгос байна л да. Өөр биднээс гарах гарц одоо буюу тэр арал маань ямар гэсэн. Одоо баг дэгстүүлээд хэлчихэд Герман дахь еврейчүүдийг гаргах ганц гарц нь Швейцар байсан гэдэг шиг л дээ. Монголчуудын одоо яг тэр
эхний хуримтлалыг бүрдүүлэхэд Солонгос маш их үүрэг гүйцэтгсэн. Одоо 97 оноос хойш хүмүүсүүд. Одоо нэр үнэнд үгдэлтэй шүү. Дараачих нэг зүйл нь гэвэл одоо манайх эдийн засгийн одоо яг би ингээд орж гарсан монголчуудын тооны судалгаан дээр үзэхэд 2013 онд монголчууд хамгийн их гарсан Солонгосоор дамжиж гарсан байдаг байхгүй. 14 хоногоос дээш хугацаанд гэдэг. Хамгийн эдийн засаг өндөр хөгжилтэй байж байгаа энэ үед хамгийн их монголчууд солонгосын эдийн засагт мөнгөө тэнцэн гэсэн мэт. Одоо entertainment-аар явж баг entertainment орон болцсон байсан. Монголчуудын одоо шопинг хийдэг, тоглодог, тэ эмнэлэгт үзүүлдэг, тэ энэ бол яг нэг юм зөвхөн цөөн хэсгүүд нь байгаа бах, тэ гэтэл амьд явахын тулд онцлогоогоо зөв одоо гаргуулахын тулд тэ яа гарахгүй ингээд одоо үр тавиад байраа зараад явж байгаа бас хүмүүс. Энд чинь entertainment руу аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс биш шүү дээ. Тийм хүмүүс бас маш их байна. Тэ зөвхөн одоо хамгийн одоо хямд тийзтэй хамгийн хямд одоо богино хугацаанд нисэх гарц нь бас Солонгос байна. Ингээд бодохлоор бас нэг айгүй сонин гарц болчихж байгаа зү тэ. Тэн доторх мэдээлэл гарц гээд гараад яваад ах уу? Гарц гээд гараад яваад байх уу гэдгийг одоо та надаас асуух биш одоо яг ингээд бид нар төр засгийн бодлого барьж байгаа тэр хүмүүсээс л асуух хэрэгтэй юм л да. Яг энэ дээр жишээлбэл одоо бид нар тэр төслүүдийг тэр мега төслүүдийг одоо би эдийн засагч биш болохоор тэ одоо ямар нэгэн эрсдлийг хүлээгээд ч гэсэн хамаагүй энэ гарцыг хаахын тулд мега төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Ямар хүмүүст таалагдах гэдэг хэрэггүй гэсэн санаа тийм үү? Ер нь тийм. Яг ер нь бол 20 жилийн дараах Монгол орлоготой хүмүүсийг харъя. Тэ? 20 жилийн дараах боловсралтай эдийн засгийн өөдөн татцсан байгаа бас Монгол орныг харъя. Хин тулд эн чинь 10 жилийн өмнөх зүгээр нэг тийм одоо алтны төсөл биш тэ. Том одоо үр хаялагтай болох тийм том төслүүд дээр хэрэгжүүлэх болов уу гэж бодож байгаа. Бид нар бүгдөө л их сайн мэддэн шүү дээ. Нэг хүн буудас орвол бүгдөө буудас орно гэдэг шиг. Бид нарт ерөөсөө ингээд нэг тийм уул уурхай тэр одоо эдийн засаг боловсрол төрийн аль бид нарыг яг социализмын үеийн төлөвлөлтөнд оруулах байхгүй. Одоо манайх төлөвлөгөөт эдийн засаг гэдэг шиг төлөвлөлт маш чухал. Одоо яг одоо Монголд одоо маа захин мөртөний амраа гэж залуу яг энэ үйлдвэрлэлийн төлөвлөлтийн төслийг оруулаад ирсэн. Тэгэл компаниудад энийг хэрэгжүүлээч гэж яваал гэдэг. Хэрэгжүүлж байгаа компаниуд нь яг үйлдвэрлэл явуулж байгаа үед агүй ашигтай. Одоо яг тэрийг хэрэгжүүлэх хэмжээний компани гэхэд хүнсний эдийн үйлдвэрүүд тэр байхгүй шүү дээ. Уг нь бол тэрийг боловсролын систем шүтээст ч юм уу их сургуулиуд ч хэрэгжүүлж болно. Ер нь зүгээр ингээд тараад үзэхэд би 2005 онд төгсөөд ирсэн. Солонгост доктор хамгаалсан шүү дээ. Тийм. Тэгээд ирсэн 2005 оноос хойш доктор хамгаалахад юу Солонгос сурахаас өмнөх ажиллаа хийчихнэ. Тэр хугацаанд гэхдээ 2005 оноос хойш 2016 онд би баг 3 том компанид ажиллалаа. Тодорхой нөхцөлтэйгээр. Тэр үед одоо шил Монгол газар компани гэхэд 3600 хүнийг цалинжуулаад ажиллаж байсан. Та нар энэ компанийг одоо захирлын менежментийн үйл ажиллагаанаас болоод дампуурсныг үл бодлаа. Манай төрийн бодлогоос олж дампуурсан. Бид нар бол тэрийг зүгээр нэг шар хэвлэл ч юм уу нэг мэдээлэлээр л харж Монгол газар компани дампуурсан гэж бодож байгаа. Тэнгэрийн хоолтон гэдэг компанид ажиллалаа. Одоо бүр захирлыг нь аимшигтай байдалд оруулаад одоо бүр ингээд тэр өмнө зогслоо, хөрөнгө оруулалтууд зогслоо. Аимшигтай байдалд хэн оруулж байгаа? Төр засаг шүү дээ. Төр засгийн бодлого. Энэ бол яагаад вэ гэвэл тэр хүнийг эрхийг нь одоо зөрчөөд тэгээд хориод энэ бол авилгалаа тэмцэх газар хийж байгаа зүйл биш. Төрийн бодлого л байхгүй. Ийм олон маш их одоо зөндөл олон юм одоо компаниудын захирлуудын эсрэг үйл ажиллагаа явагдлаа энэ гэж хэлдэг. Төр засаг ийм мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ямар нэгэн эрсдлийг өөрөө хүлээн зөвшөөрж байгаа хэрэгтэй. Тэр эрсдлүүдийн тооцоод хадгалж явах хэрэгтэй. Тэрийг маш сайн судалдаг судалгааны институтууд байх хэрэгтэй. Өнөөдөр нэг улсын их хурлын ард, улсын их хурлын гишүүний ард бүхэл бүтэн институт ажиллаж байгаа хэрэгтэй байхгүй юу? Бүхэл бүтэн судалгааг нь явуулдаг, хэл хүүгийн хүртэл зааж өгч өгдөг. Тэр хүн өөрийнхөө эмоцоор янз янзын юм яриад ингээд хошин шог болоод яваад байх биш. Тэр хүнийг одоо нэг матриксын операторууд юмыг зааж өгдөг шиг л тийм байх хэрэгтэй. Тэгжээж улс орнууд хөгжнө үхээс ямар ч суур судалгаанд хөрөнгө оруулалт хийгээгүй байж бид нар юу хийх юм. Зүгээр нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр эсвэл хүмүүс таалагдчихсан, эсвэл нэг хідэн төгрөг олгосон жижиг юмнууд хийгээд байгаа байхгүй. Экшний чанартай одоо нэг үйл ажиллагааны чанартай юмнууд хийгээд байгаа.
Би зүгээр энэ миний судлаач хүний л хувийн бодол. Би өөрийнхөө судалгааг нэг тийм үүнд оруулах гэдэг юм биш. Энэ бол миграц гэдэг нэг энэ шинжилгээ ухааны технологийн сургууль дээр жижиг судалгаанууд хийгээд байна гэдэг. Жишээлбэл би одоо би юу гэж таныг ураад ингэсэн гэхээр энэ жижигхэн судалгааг чинь би бас харж энэний талаар сэтгэл зовоод байгаагаа би бас хүмүүс энэ тунд бодоосоо гэж нэвтрүүлгийн цаг дуусах гэж байна л да. Тэгэхээр бол бид нар бол төрийн бодлого хэрэгтэй энэ дээр ямар ч судалгаагүй явж штэ ингээд гаргаад ах уу гэдэг дээр бодооч гэсэн нэг санаа. Ямар ч судалгаагүй бас ямар ч мэдлэггүй ээжэж за тэнд л нэг ямар ч хамаагүй ажил нь байгаа бах, цалин нь байгаа бах гэдэг итгэлтэйгээр энд нөгөө нэг талаар бол тэмцэж, оролдож, үзэж эцсийн хүртэл явхаасаа татгалцсан хүмүүс одоо бол юу гэж хэлмээр юм бэ? Бид нар одоо ийм залуучууд бие бинийгээ уруу татал ингээл нэг л мэдсэн чинь ингээл гинжин уруу шиг явлаа шүү дээ цааш. Ойлгомжтой залуучууд ч угаасаа илт явсан хүнийх нь амьдрал сайжраад байхлаар тишэл дагаа шүү дээ. Мэргэжилдээ өмнө ч тий мэргэжилдээ хайртай маш олон залуучууд байгаа шүү дээ. Тэднийг тэнд нь барьж өгч явах. Мэргэжилдээр нь барьж өгч явах. Менежмент байх хэрэгтэй. Тэр байгууллагын соёл ч юм уу тий. Тэгээд бас орлогын түвшин байх хэрэгтэй. Тэр нөгөө хичнээн сайхан бэлчээртэй байсан ч гэсэн мал тогтдгоотой адилхан. Ингээл ерөөсөө орлого тэгээд нийгмийн хангамж баталгаагаас болоод энэ хөдөлгөөн яваад байгаа. Энэ нэг жижигхэн тодтогод асууч. За яах вэ? Үнэхээр одоо байгууллага энэ хүн чөлөө аваад 3 сар Солонгост ажиллана гинэ. За одоо явуулчих хастаа одоо хүний амьдрал юм да гэд явуулаад байх уу? Байгууллага болгон арайчтай эн чинь бас манай үнэтэй мэрэгчлэлтэй шүү дээ. Гэхдээ цалингийн нэмэдэ гэдэг тэр юмыг байгууллагууд хийж чадахгүй байгаагийн учир юу? Би энийг эдийн засгийн биш зөвхөн хүсэл сонирхлын асуудалтай тэр нэг тийм нэг эх орон сэтгэл гэдэг юм одоо томоор нэрлэлчүүл. Тэгэхээр эх орон сэтгэлгээ гэдгээр юмыг юм руу түлхээд чи эх оронч байх хэрэгтэй, чи байгууллагын хөдөлгөөн ажиллах хэрэгтэй гэж бас тулгаж болохгүй л дээ. Одоо бол бүр болохгүй чадна шүү дээ. Тэгэхээр энд бол ерөөсөө ер нь бол манайд би бүр дахиад хэлье яг ийм судалгаа явуулж байгаа ийм хүмүүсүүдийг ингэж одоо юу яагаад хүмүүсүүдийг нэгтгэхэд байдал нөхцөлийг нь сонсоод ирэхлээр за ийм эрсдэл хизээ нэгэн цагт учрах нь байна шүү. Тэ бид нар одоо аль хэзээ учраад явж штэ тэ учрах нь байна шүү. Тийм болохоор бид нар яаж хийж байгаад ч гэсэн хамаагүй энэ төслийг ч юм уу энэ шинтгэлийг хийх ёстой юм а гэдэг л зүйл. Арга зах биш. Төлөвлөгөө одоо төлөвлөлтөнд орё. Төлөвлөгөөд эдийн засаг гэдэг шиг. Тийм юмд орё. Энэ системийг бий болгочих юм бол ямар ч 4 жилийн циклээр өөрчилж болохгүй байна. Тэгээд ирчдэг юм шиг санагдаад байна л да. Тий, энэ бол бүр одоо ингээд би нөгөө дэлхийн ихэнх наадам гэдэг нэг байгууллагт хамтарч ажилладаг тэн дээр манайх нэг 30 нэвтрүүлэг хийсэн. Нэг л амьдралын мөргөө үндэсний олон нийтлэлтэй харгалтай гоё нэвтрүүлэг. Одоо бид нэг 30 баатрийнхаа тухай 2 дугаар ангийн хийхээр яг Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал яг ингээд өнөөдрийн тулгамж байгаа асуудал харагдаж байгаа байхгүй. Тэр 30 хүн дотор бизнес алдсан, гудамжинд гарцсан, тий? Эсвэл бизнес арайч юу гэж ядан одоо жинхэнэ ингээд одоо сүүлчийн Могикан гэдэг шиг тий? Ингээд шүд зуугаа явж байгаа тийм хүмүүсүүд ч байгаа байхгүй. Эдгээр чинь ерөөсөө Монголын нийгмийн нэг одоо яг тэр нөгөө тойл болж байгаа авч явж байгаа эсүүд нь байхгүй. А яг ингээд шантраад буцаад хаяа явж байгаа. Бид нар тэр нэвтрүүлгийг хийхдээ нэлээд судалгаа хийсэн. 900 хүнээс 30-ыг сонгосон байдаг байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр тийм эмгэнэлтэй хувьцаа бас байж. Тийм. Энд чинь юу вэ гэхээр тэр хүний хичнээн хичээгээд ч биш. Би одоо нэг оюутнуудтай ярих дуртай. Би нэг өрөөм нийттэй байсан Сингапур. Тэр магистр төгссөн, би доктор төгссөн. Тэр шоудал яваад байдаг гэсэн. Би ажил цаг гарвал ажил хийлээдэг байсан. Би тэрнээс 1000 дахин илүү хөдөлмөрлсөн баг. Тэр өөрөө тэгсэн. Чи надаас 1000 дахин илүү хөдөлмөрлсөн байна. Маш олон монголчууд 1000 дахин илүү хөдөлмөрлж байгаа баг. Харин миний удирдагч нар, манай удирдагч нар бидний өмнөөс 1000 дахин илүү хөдөлмөрлж байгаа болохоор би чамаас 1000 дахин амьдарч байгаа. Илүү амьдарч байгаа. Ойлмаар санагдаж байгаа юм чинь. Хинд гомдох үү те? Тэгэхээр чи юу вэ гэхээр нөгөө тэгэл бид нар төр зэсгээ хараагаад идэх гол учир нь тэр л байгаа юм шиг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд байгаа хүмүүсүүд маань 1000 дахин илүү ажиллахын тулд одоо дээр байгаа хүмүүсүүд байна тийм 1000 дахин илүү ажиллахын тулд өөрөө 1000 дахин ажиллах биш. Тэр 1000 хүний санал бодол юмыг сонсоод нэг 7 хэмжиж нэг огтлон гэдэг шиг яг одоо тууштай тийм бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсэж байгаа.
боловсролын салбар дээр ч тэр одоо уул уурхайн салбар дээр ч тэр Миграц. салбар дээр ч тэр. Та бүхэн Чи бүгдээрэн дээр л миграц холбогдож байгаа. Бүгдээрээ холбогдож байна. За би таны сүүлийн жишээний ард олон юм яриад хэрэггүйгээ бодчихлоо. Ийм эмгэнэлтэй өөрийнхөө амьдралыг Монголынхаа хэтийн ирээдүг бусдтай харьцуулаад хоолоо зангирахгүй байхгүй тулд үгээ бид нэр сонсох хэрэгтэй юм байна. Тийм. Үгээ сонсохын тулд бас нэгтгэл хэрэгтэй юм байна. Тэгээ бодлого гаргаж байгаа хүмүүс шахаж шаардах. Би энэ өгүүлбэрээр хичнээн нэвтрүүлэг төгсгөж байна. Одоо жишээлбэл одоо ингэж төгсгөлд нь би нэг зүйлийг бүр онцлоод хэлчихье. 78 он 81 он Дмитрий Сахаров нэг захидал бичсэн. Зөвлөлт бодсон коммунист намын төв оронд. Тэгвэл сая Бавагн лагсар одоо манай өнөөдөр соён гигээл одоо гийгүүлэгч нар те манай одоо том гүрүү болж байгаа сэтгэгч нар маань энэ талаар захидал бичих хэрэгтэй байхгүй. Лагсрангаан захидлыг тухайн үед нь төр засгийнхаа уншаад чи байна. Одоо тэр захидлын утга учирыг ойлгох маас байхгүй болсон байна. Би хүртэл одоо 2 3 дахин уншиж яг энийг хэлээд байсан юм байна л гэж бодож байгаа. Хэдэн одоо жилийн дараа ч юм уу те түүхийн хувьд ч юм уу те энэ захидал нэг юмны гэрч болоод үлдэх болов гэж бодож байгаа. Тэгвэл миний хувийн бодол л доо. Яг ийм хэмжээний нийгэмд ингэж дуграад захидал бичсэн өнөөдөр одоогоор байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол та миний санааг баттгаж штэ. Бид нэр үгээ хэлдэг. Үгээ дуулах гэж оролддог. Тэгээ шийдвэрт нөлөөлөх гэж ядчил оролдох хэрэгтэй байна. Оролдох хэрэгтэй. Яаж хийж байгаад ягаад гэвэл эн чинь оролдохгүй байна гэдэг чинь хийхгүй байна гэдэг чинь нэгэсэндээ бас л одоо гим юм да тий нүгэл гэдэг. Гимт хэрэг гээд яах тий. За. За ямар ч үсэн энэ талаар бодооч бодол хийлээч энэ зүгээр нэг хүний амьдралын хүүхдийнхээ сургалтын 1 жилийн төлбөрийг төлөх тухай асуудал биш юм. Бодол хийлээч бодлого гаргах гэж оролдооч гэдэг энэ одоо юу гэдэг юм бэ? Тийм хашгирсан гэх юм уу? Ямар ч үсэн жоохон чангаар дуурах гэж би оролцсон тэр ярилцлагт маань хүрэлцэн ирж бас өөрийнхөө судалгаа санал бодлоо солилцсон танд баярлалаа. За миний судалгаач бас ганцаараа биш. Манай сургуулийн яг ийм одоо 4 цоврал ном гарлаа. Яг илтгэлүүдтэй. Харин тийм. Одоо дахиад энэ хурлыг бас хийх бах. Тэгэхээр цаашаа бас үргэлжлүүлээд илүү ноцтой илүү чухал асуудлууд гарах бах. Би довчгоо нэг үгээр энд Оросын судлаач нар энд хуралд оролцож ирсэн. Тухайн үед шарын аюул гээд яг илтгэл төвчсэн байхгүй юу? Өнөөдөр Оросууд тэр шарын аюул гэдэг аль хэзээ арилгацсан. Тэр нь юу вэ? Одоо хятадын миграц, хятадын дотоод цагаачлалыг Оросууд зогсоосон шүү дээ. Яг тэр хурал болж явах тэр бол Сибирь тэр чигтээ байна гэж тий. Тэр чигтээ хятадуудад идэгдэжсэн. Өнөөдөр бол тэрийг маш сайн зогсоолсон байдаг шүү дээ. Сонирхолтой унших юмуд гарч байна. Эргээд дахиад та бүхэн хооронд ярилцах сэдв гарах байхаа гэж бодож баярлалаа. За баярлалаа. Цагийн үзэл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт шинжлэх ухааны технологийн их сургуулийн багц цахим мөртэй холбооны гишүүн Дамдингийн Сэр Дарам оролцлоо. Анхаарал үзэгчтэй баярлалаа. Сайхан амраарай.